Аав наци байсан шүү. Өвөө нь Гитлерийн цэрэг байсан. Маш алдартай супер наци байсан шүү. Тэгэхээр та нар Путиныг нохооноод Путин өөрөө Оросууд юу хийж байна гэх юм бол манай Европыг хуваах гэж оролдож байна. Иргэн тойрон бүтэхгүй дуракуудаар дүүрсэн нэмээд дүүрэн муслим цагаачтаар ингээ эдийн засгаа дүүргэсэн тэднэрт бүгднгийн ингээ халамж байр маягаар хангаж өгч байгаа. За тэгээ юу болж байна гэх юм бол энэ за ийм улс төрчийг сонсч ирсэн үү? Сайн сонсоорой. Уучлаарай. Бидний алдаа. Уучлаарай, бид нар эдийн засгийг самраажлаа. Уучлаарай, бид нар гадаад валютын нөөцийг дуусгачлаа. Уучлаарай, бид нар худалдааны тэнцлээ ерөөсөө барьж чадсангүй. Уучлаарай, бид нар татварын мөнгө таадын мөнгийг салхинд хийсвэлжлээ. Уучлаарай, бид нар эрчим хүчний бодлогыг маш буруугаар явуулсан байна. Уучлаарай, бидний том компаниуд ажлын байр олгогч групп компани үйлдвэрлэгч нарыг дампууруулчлаа. Уучлаарай. Бид нар хамгийн хямдхан эрчим хүчний их усөрөөс худалдаа авалт хийгээгүй. Бид нар хамгийн үнэтэй орнуудаасаа юм худалдаж авлаа. Уучлаарай. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидний мөрийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бодлого тэр чигтээ фейлдсэн. Ингэж ярьж исэн улс төрчийг сонсч ирсэн үү? Сонсоогүй. Тийм улс төрч угаасаа байхгүй. Тэдний цусан доторч байхгүй, ген доторч байхгүй, характер дотор бүр байхгүй заяа. Үргэлж өөр намын алдаа, үргэлж өөр улсын алдаа. За тэгээ аргаа бараад эхэлчих юм бол заяа. Хаашаа чихэх вэ гэх юм бол үргэлжийн гадны дайсан руу чихнэ. Та нэг үгийг сонсч ирсэн баха. Монгол ялнаа гэх мэтчнэ. Гитлер юу ярьж ирсэн бэ гэх юм бол еврейчүүдийн буруу. За Америк Трамп одоо юу ярьж байна гэх юм бол Байдны буруу. Байдны юу ярьж ирсэн бэ гэх юм бол Трампын буруу. Өмнөх Трамп юу ярьж ирсэн бэ гэх юм бол Обамагийн буруу. Обама юу ярьж ирсэн бэ гэх юм бол Жорж Бушийн буруу. Гэх мэтчлэн ингээл явж байгаа. Одоо Канад дотор юу болж байна гэх юм бол Америкчуудын буруу. Гэх мэтчлэн. Германд одоо юу болж байна гэх юм бол би бас нэг юм ойлгоод авсан. Яагаад германчууд ингэж байгаа юм бэ? Яагаад ийм тэнэг юм яриад байгаа юм бэ? Яагаад өмнөх алдаагаа 2 дахин томоор давтах гээд байгаа юм бэ гэвэл тас гүрийгээд байгаа хгүй. Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, алдаагаа засахгүй. За тэгээ өмнө нөхцөл байдлыг үүсгэсэн шийдэл 2 дахин хүчтэй хийх юм бол энэ засагдах баха. Төсөөл үзэж та энэ толгоо өвдөж ийн заяа. Тэгснэ яг ингээ өөх гээд байгаа. Дэндүүх им ууцсан болохоор. За тэгсэн чинь ингээд сайн толгоо өвдөж ийснаа би 4 ибупрофен ууцсан болохоор тэгээ миний толгоо одоо хүртэл өвдөж байгаа учраас би одоо 12 зэрэг уучи. Ямар үр дүн гарах вэ? Мэдээж толгоо өвдөхө болчихно. Яагаад вэ гэх юм бол таад өгч байхгүй. За германчууд одоо юу гэж нэх юм бол шинээр одоо сонгогдсон нам Фридрих Мерц юу гэж нэх юм бол 1 их 80 еврогийн төсөв гарах гэдэг. Германы эдийн засаг сайн биш. Германы төсвийн алхал өндөр. Өөр нь бас тийм амар сайн биш. За эрчим хүч маш үнэтэй авч байгаа. Компаниуд нь дампуурч байгаа. Хүмүүс ажлын байрг болж байгаа. За тэгээ юу хэрэгтэй вэ гэх юм бол одоо эдийн засгаас сэргээх хэрэгтэй. Эдийн засгаа хэрхэн сэргээх юм бэ гэх юм бол нэг дугаарт. За бид нар ингээ газ хоолойгоо нээх хэрэгтэй юм байна. Татваруудаа буулгах хэрэгтэй юм байна. Хувийн хвшлээ дэмжих хэрэгтэй юм байна. Энэ Европын холбоо бидний тавилан удирж байгаа тэрийг багасгах хэрэгтэй юм байна. Энийг ярих уу? Ярихгүй. За Германы энэ өнгөрсөн 10 жилийн хугацааны үр дүн харах юм бол нэгдүгээр байранд Америк байна заяа. 10 жилийн өмнө 23 их 80 долларын эдийн засагтай байсан бол одоо 30 их 80 доллар болсон. Хятад 11 их 80 байсан бол одоо ойролцоогоор 20 их 80 болсон. 74% өсөлт. Америкчууд 28% өсгөж чадсан. 3 дугаар байранд хэн байгаа юм бэ гэх юм бол Герман. Герман улс 10 жилийн өмнө 4.5 их 80 долларын эдийн засагтай байсан. Өнөөдөр хэдэн бэ гэх юм бол 4.9 их 80. Инфляцийнаас хасчих юм бол субботник заяа. Инфляц хасахгүйгээр Германы эдийн засаг 10 жилийн хугацаанд 10% өссөн. Жилийн 1%-аас доош заяа. Яг гэвэл хүүгээсүү бас бодогдож байна. Япон улс адилхан. За өөр хаана байна? Франц бас яг адилхан, Итали яг адилхан. Европт нэг өвчин явж байгаа. Тэр өвчин яг юу юм бэ гэх юм бол улс төрч. Тэрийн мөрийн хөтөлбөр, тэрийн хэрэгжүүлж байгаа стратеги бодлого. За Герман улсын эдийн засгийн үзүүлэлтүүд дөрвөн гол үзүүлэлтүүдийг харчий. За 2020 оноос 2025 оны эхний улирал хүртэл эрчим хүч хасах. За эдийн засгийг нөлөөлж байгаа. Дэлхийн эрэлт одоо бусад орнууд хэр их бараа Германаас авч байгаа юм бэ? Ковидын дараа ерөөхдөө сэрэгцсэн байгаа та ингэ харж байна те. Пап огцон өсөлт тэрнээс хойш болж байна унж байна. Дотоодын эрэлт одоо Герман улсын иргэдийн өөрийнх нь одоо хитвчин хэр зузаан байгаа юм бэ? Данснуудаар хэр их мөнгө байгаа юм бэ? Цалин хэр их өссөн бэ? Ирээдүйдээ хэр их итгэж байгаа юм бэ гэх юм бол хасах. Дотоодын хангамжийн сүлжээж гисэн бас унтсан байна. Ерөнхийдөө бүх үзүүлэлтүүд нь муу.
сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө оруулалтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулаа. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө л харилцагчийн төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө оруулалтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 00 эсвэл доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. Тэгээ ажилгүйдийн төвшин яаж ийнэ гэх юм бол та ингэ харж байна. 1993 оноос 95 оны хооронд нэлийн хурц томоохон эдийн засгийн хямрал болж исэн. Окей. Сараас сарын хооронд хэрэг ажлын байр алга болж ийнэ гэх юм бол. За, тэгээ өөр нь юу харж ийнэ гэх юм бол 2010 онд 2005 оны эдийн засгийн хямрал харагдчихээн. За, 2022 23 оноос 2025 оны хооронд юу болж ийнэ гэх юм бол энэ цоошин рекорд, цоошин оргилцэг юу вэ гэх юм бол ажилгүйдлийн төвшин ийм олон сар дараалалаараа өссөн бараг статистик өнгөрсөн 30-35 жилийн хугацаанд байхгүй. Герман улсын эдийн засаг тэгсэн хэрнээ өссөн. За юунаас болж өссөн бэ гэх юм бол энэ арай бараан цэнхэр зураснаас харж болно. Герман улсын эдийн засаг яагаад өссөн бэ гэх юм бол засгийн газар өөрөө илүү их мөнгө өрсөн. За тэгээ засгийн газар мөнгө өрнө үр тавиад мөнгө өрнө эдийн засгийг хөгжүүлнэ гэж байхгүй. За яа байхгүй. Яг гэх юм бол тэр мөнгийг эзэн нэгэн цагт эргүүлээд төлөх ёстой. Тэр мөнгө хаанаас гаралтай юм бэ гэх юм бол ард ирээдүйн керманаас гаралтай, тэр хувийн хвшлийн компаниудаас гаралтай. За тэгээ бодоод үзчих заяа. Ард ирээдэд хувийн хвшил өөрийнхөө мөнгөө өөрөө илүү бүтээмжтэй хөрөнгө оруулалт хийж чадах юм уу? Эсвэл засгийн газар илүү бүтээмжтэй хөрөнгө оруулалт хийдэг юм уу? Та бодоо үзчих заяа. Өөрөө нэг хаус барьсан. Та хэд өөрийнхөө замаа одоо төв зам өөрийнхөө орон сууцаа холбогдсон замаа та хэд илүү чанартай, илүү бүтээмжтэй барих уу? Эсвэл засгийн газар тендерээр илүү гоё зам барих уу? Хариулт нь бол тодорхой. Та хэд өөрөө хамаагүй хэмнэлттэй, хамгийн бүтээмжтэй юма хийнэ. За энэ юу болж байна? Энэ цэнхэр доотлын зураас юу юм бэ гэх юм бол 2021 оноос юу үзүүлж байна гэх юм бол Герман улсын аж үйлдвэрлэлийн компаниуд дотор ажлын байрууд яасан бэ гэвэл за өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд өсөөгүй харин буурж байгаа. Хизэнээс хойш буурж байна гэх юм бол 2023 оны сүүлийн улирлаас ахуулаад тэрчтэй доошо буурж байна. За Герман улсын ажилгүйдийн төвшин яагаад огцом өсөөгүй юм бэ гэх юм бол энэ улаан зураас харж болно. Employees in Public Administration. Германы засгийн газар юу хийсэн бэ гэх юм бол маш олон хүмүүс ажлын байр алдчихж байна. За тэгээ бид нар юу гэх юм бэ гэх юм бол төрийн албан хаагчны эсвэл төртэй холбоотой төрийн өмч компанид ажилладаг хүмүүсийн ажилтнын тоог нэмсэн. За аль нь татвар төлдөг, аль нь бүтээмжтэй байдаг. Засгийн газрын ажилтнаа эсвэл хувийн хвшил дотор үйлдвэр дотор ажиллаж байгаа хүмүүс үү? Хариулт нь маш тодорхой. Үйлдвэр дотор шинэ юм бүтээгдэж байгаа. Засгийн газар дотор юм бүтээгддэг, юм царцаадаг, юм садаа болдог. Бараг ашигтай засгийн газрын ажилтан ховор штэ. За өөр юу болсон бэ? Энэ бол экспорт. Та ингэ харж байгаа юм бол энэ 2024-25 оны хооронд Америкийн экспорт буурсан, Германы экспорт буурсан, Японы экспорт буурсан, Хятадын экспорт ч гэсэн буурж байна. Ер нь бол юу харагдаж байна гэх юм бол дэлхийн эдийн засаг одоо бууралтай байна. Тэгээ солиотой юм юу юм бэ гэх юм бол Европ эрчим хүчний бодлогоосоо болж Хятад руу зах зээл алдчихж байгаа. Зах зээл ерөөдөө хэний оройны хоол, хэний өглөөний хоол, хэний өдрийн хоол булаагаад аваад идчихэж байгаа юм бэ гэх юм бол Европынх. Тэгээ Европын хамгийн их экспортлог орн хин юм бэ гэх юм бол Герман улс. За тэгээд ийм их үр тавих юм байна. Болох юм уу? Яа болно. Германчууд одоогийн байдлаараа үр дотоодын нийт бүтээгдэхүүн харьцуулах юм бол энэ Европт байгаа хамгийн том эдийн засгуудын хувьд хамгийн эрүүл байгаа. Гэхдээ энэ хизээ замраагүй болоод их эхлэх юм бэ гэх юм бол эдийн засгийн хямралын үеэр. Монголын эдийн засгийн үр, Монгол улсын үр эдийн засаг хизээ эрчимтэй муудаж ихсэн бэ гэх юм бол экспорт нь буурахаараа, нүүрсний үн ханш буурахаараа, зэсийн үн ханш буурахаараа бид нэр янз бүрийн уурхай муурхайг зарцаагаад эхлэхээр. За Монгол одоо бас юу болж байна гэх юм бол заяа. Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд маш сайхан жилүүдэд байсан. Тийм ээ. Нүүрс одоо кокшсон нүүрсний түүхэн дээд хэмжээнд
үн ханшин байсан. Бид нэр бол Австрал бас хэдтэй алдсаар агаад Австралийн нүрс авахаа болоод Монголын нүрсийг хамгийн ихээр худалдаж авсан. За ийм хамгийн тархан жилүүдэд манай Монгол улс маань тий мөнгө далт хийсэн үү? Дараагийн хямралдаа бэлэн үү? Бэлэн бишээ. Гэхдээ Германы эдийн засаг Германы улс төрч бүх юмыг самраа хайдсан ганц нэг юм зөв хийсэн юу юм бэ гэх юм бол дэндүү их зээл аваагүй. Их хэмжээний үр тавиагүй. Гэхдээ одоо юу их гэдэг нэ гэх юм бол маш их хэмжээний үр тавих гэдэг. За дөнгөж сая болсон. Одоо энэ шийдвэр байгаа шүү дээ. Энэ Фридрих Мерцийн шийдвэр. Энэ байхгүйсэн бол Герман улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өртөө харьцуулах байсан бол одоогийн байдлаараа нэг ойролцоо 60% та байгаа. Энийг яаж ойлгож болох юм бэ гэх юм бол та хэд нэг 100 м квадрат байр байлаа гэж бодъё заяа. Герман улс одоогийн байдлаараа тэр 100 м квадратын байрныхаа 62 м квадрат барьцаан тавьсан байгаа. За тэгээ энэ шинэ үрийн пакет тийм мөнгө хэвлэхгүй үр тавихгүй байсан бол эх 10 жилийн хугацаанд тийм Германы эдийн засаг үртэй харьцуулах юм бол эрүүл болох магадлал маш өндөртэй байсан. За ойролцоо нэг 8 жилийн дараа дотоодын нийт бүтээгдэхүүн үртэй харьцуулах юм бол ойролцоо тийм нэг 53-54 м квадрат барьцсан тавих байсан. Бусад 40 м квадрат чөлөөлөгдсөн. Хамаагүй аюул багтай. Тэ эдийн засаг хэрэг гараад ирэх юм бол эдийн засаг дэмжих боломжтой. Гэхдээ одоо юу гэж байна гэх юм бол энийг самраа хийж байна. За энэ цэнхэр зураас нь юу юм бэ гэх юм бол энэ шинээр мөнгө хэвлэх төлөвлөгөө. За тэгээ дотоодын нийт бүтээгдэхүүн өснө. Окей, эдийн засаг өснө. Гэхдээ эрүүл өсөл биш ээ. За ёо. Засгийн газар мөнгө хэвлээд мөнгө зарцуулна гэдэг чинь хэний мөнгө хамгийн гой мөнгө юм бэ гэх юм бол хүний мөнгө, тийм ээ. Тэгээ засгийн газар Монгол улс тэр чигтээ засгийн газар байсан бол бид нэр чулуун зэвсгийн үеэр л амьдарч байгаа хаа. Юу таван толгой, юу оюу толгой, юу зэсмэс те. Та ингээд янз бүрийн төрийн өмчт компани уул уурхаануудыг хараарай бүгдээр алдгалтай. За Герман яг энэ замаар явах гэж байна. За тэгээ энэ график дээр юу харагдж байна гэх юм бол Герман улсын худалдааны тэнцэл амар ашигтай ажиллаж байгаа. Маш их бараа дэлхий рүү экспортлж байгаа. Номер 1 хин бэ гэх юм бол Европ руу юм экспортлж байгаа. Гэхдээ ядаргаатай юм Европын эдийн засаг одоо унж эхэлж байна. Тийм учраас Европ руу борлуулалт нь буурах юм байна. За номер 2 хин бэ гэх юм бол Америк. Америк руу маш их бараа экспортлж байгаа. Юу юм бэ гэх юм бол голдуу машин тоног төхөөрөмж. Америкчууд одоо юу хийж байгаа лээ? 4 сарын 2-нд Дональд Трамп татвар нэмнэ, тариф нэмнэ. Германы экспорт яах юм? Европын экспорт нь буурна. Яг гэх юм бол эдийн засаг хог дээр өсөрч байгаа. За Америкийн экспорт ч гэсэн буурна. Яг гэх юм бол Дональд Трамп эднэр дээр хориг, татвар гэх мэт чинь тариф оногдуулна. За тэгэх юм бол Германы эдийн засаг яах вэ? Хог дээр өсөрснө. За нэмээд Герман улсад ажиллаж байгаа хүмүүс за хөгжсөн орны хувьд хамгийн бага цагаар ажилладаг. Окей. Нэг 7 хоногт Германы дундаж ажилтан ойролцоо 26 цаг ажиллаж байна. Хамгийн ихээр хаана бэ гэх юм бол Солонгос заяа 36. Израиль бас номер 1 явж байна. За хамгийн залхуу хүмүүс нь Германд явж байгаа. Сонирхолтой. За тэгээд хамгийн залхуу, хамгийн үнэтэй эрчим хүчтэй, хамгийн том хөршүүдтэй ингээ алцаа явж байгаа, маш их хэмжээний мөнгө хэвлэж байгаа, эргэн тойрон бүтэхгүй дураакуудаар дүүрсэн, нэмээд дүүрэн муслим цагаачтаар ингээ эдийн засгаа дүүргэцэн, тэднэрт бүгднгийн ингээ халамж байр маягаар хангаж өгч байгаа. За тэгээ юу болж байна гэх юм бол энэ хүнд үйлдвэрлэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд 15% агшсан. Цахилгааны үйлдвэрлэл бүр хог болж байгаа. Цахилгааны үйлдвэрлэлийг харчий заяа. Тэ 1990 оноос 2024 оны хооронд ингээ харах юм бол заяа түүхэн доод хэмжээнд хүрч байгаа. Өнгөрсөн 35 жилийн хувьд. За Герман одоо хаашаа буцаж байгаа юм бэ гэх юм бол эрчим хүчний үйлдвэрлэлээр 1990 он руу буцаж байгаа. Энэ улаан юу байсан бэ гэх юм бол цөмийн атомын станц тий тэр бор хар өнгөтэй юу байсан бэ гэх юм бол хүрэн нүрс арай өндөр агуулмжтай нүрс байсан. За тэгээ юу орлож байгаа юм бэ гэх юм бол энэ сэргийх эрчим хүч. Тэгээ тэр нь хамгийн үнэтэй. Тийм учраас эдийн засгийн хог болж байгаа. За бас нэг сонирхолтой статистик. Энэ Ангела Меркель тий энэ Фридрих Мерцийн өмнө ирэх барьж исэн CDU намын бундесканцлер. Хизээ ирэх бариад эхэлсэн бэ гэх юм бол 2008 оноос хавцаа ирэх бариад 2006 он байсан баха. За хэдэн оноос ахуулаад Герман улсын бүтээмж
зогссон бэ. Хартаа 1950 оноос хойш 2006 он хүртэл Герман улсын эдийн засгийн бүтээмж нь сайхан нэмэгдсэн. 1954 оноос 2006 оны хооронд заяа Герман улсын эдийн засгийн бүтээмж заяа 5 нугарсан. За 2006 оноос өнөөдөр хүртэл яасан бэ? Нэмэгдсэнгүй. Яг гэх юм бол дэндүү их халамж, дэндүү их татвар, дэндүү үнэтэй эрчим хүч гих мэтчлээ. За тэгээд өнгөрсөн 20 жилийн хугацаанд босгосон салхин цахилгаан станц, нарны цахилгаан станц бүгдээрээ одоо ашиглалтнаасаа гарч эхэлж байна. Яг гэх юм бол дэндүү алтгалтай. Окей. Боркомд баригдсан маш том салхин цахилгаан станцын парк яг би одоо Германаас Монгол руу нүүж явахдаа баригдаад байсан. Хэдэн тэрбум еврогийн хөрөнгө олт одоо нурааж эхэлж байгаа. Яг гэх юм бол алтгалтай. За. Тэгээ одоо Friedrich Merz-ийн өчтөр хэлсэн үгийг хэдүүл амт сонсгоё. Die Umstände, und darauf hat der Kollege Klingbeil hier gerade noch einmal hingewiesen, die Umstände werden vor allem von Putins Angriffskrieg gegen Europa bestimmt. Es ist nämlich ein Krieg gegen Europa und nicht nur ein Krieg gegen die territoriale Integrität. Дотоодын эдийн засаг ярихгүй, эрчим хүчний үртэг ярихгүй, ажлын байр ярихгүй, одоо юу айгуу гоё ярих боломжтой юм бэ гэх юм бол Путин. За нөхцөл байдал ягаад ийм муу байгаа юм бэ гэх юм бол Путин. Der Ukraine. Es ist Тийм учраас бид нар үр тавих хэрэгтэй. Тийм учраас татвараа нэмнэ шүү. Тийм учраас та хэдийн хүүхдүүд энэ үрийг төлнө. Тийм учраас бид нар манай засгийн газар нэг их найд евро хэвлэх хэрэгтэй. Ягаад вэ гэх юм бол Путин. Auch wenn Sie das dort und dort anders sehen, es ist ein Krieg auch gegen unser Land, der täglich stattfindet. Бүр ингэ сенсацлж байна. Өдөр болгон бид нар дайнд байна гэж байна. Герман улсын Бундесканцлер ерөнхий сайд юу хэлж байна гэх юм бол бид нар одоо ч дайлтж байгаа. Бид нар лөө нэг улс дайн зарлцсан байна. Дипломат хүн үү? Сайн мэдгүй. Der täglich stattfindet mit Angriffen auf unsere Datennetze. Манай мэдээлэл холбооны сүлжээ лөө халтж байна. Mit der Zerstörung von Versorgungsleitungen. Манай хангамжийн сүлжээг лөө халтж байна. За сайн мэдгүй байна. Энийг Америкчууд яасан баха. Германчууд өөрөө хийж байгаа. Anschlägen mit манай улсад гал тавьж байгаа гэж байна заяа. Оросууд Герман улс дотор юмыг сүнөөж ийн галаар. Auftragsmorden mitten in unserem Land, mit der Ausspähung von Kasernen, mit Desinformationskampagnen, deren Teil auch Sie in Deutschland. Манай улс дотор бас Оросын тагнуулт цэрэг явж гин тэгээд нууцаар хүмүүсийг алж гин. За нэмээд disinformation campaign явуулж гин. Худлаа мэдээлэл, хэвлэл мэдээлэл сошиал медиагаар тарааж гин. За тэгсэн чинь AFD нам руу хурууга заагаад та нар бас Путины худал мэдээлэл. Одоо манай энэ их хурл дотор юугаараа дүрж гинэ гэх юм бол Путины нохоогоор дүрж байна. За тэгээ Германд би яг ийм контент хийж исэн бол хүмүүс энэ Бундесканцлер ерөнхий сайд юу ярих байсан бэ гэх юм бол Eduard Mon-Hoffmann чи Путинаас мөнгө авч байгаа ийм худлаа мэдээлэл тарааж байна. Mittlerweile sind mit systematischer энэ хүүхнийг тай санаж байгаа те Annalena Baerbock. Өвөө наци байсан шүү. Өвөө нь Гитлерийн цэрэг байсан. Маш алдартай супер наци байсан шүү. За тэгээ Зэн үлээ. Зэн их хурл дотор сууж байна. Тэгээ Путин ярьж байна. Mit systematischer Irreführung und Täuschung unserer Gesellschaft und, meine Damen und Herren, mit dem Versuch einer Spaltung und Marginalisierung der Europäischen Union. Тэгээ та нар Путины нохооноо Путин өөрөө Оросууд юу хийж байна гэх юм бол манай Европыг хуваах гэж оролдож байна. Манай Европыг нөлөөгөө болгож байна. Манай Европыг дэлхийн тайзан дээр хамаагүй болгож байна. Та нар би л юу гэж бодож байна гэх юм бол германчууд өөрөө. За тэгээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд Герман улс түүхэнд хамгийн гадаад хэргийн сайттай байсан. Та хэдэд бас хэдэн үгнүүдийг ярилцлагуудын та хэдэд үзүүлсэн те. Нэг хэрүүл хийдэг өөрийнхөө эмоцоо өдөрч чаддгүй нэг захын авгаа шиг Annalena Baerbock. За тэгээ Annalena Baerbock хэдэд улстай барыг алдцаад Европын холбоо Америкчуудаа алдцаад за тэгээ дэлхийн тайзан дээрээ олон нийтийн сүлжээн дээрээ сошиал медиа дээрээ Европ дотроо онгоо болсны дараа
Одоо ямар шагнал авч ийна гэх юм бол германчууд энэ хүнийг одоо нүүбийн ерхий хорооны өдөрдөгч болгон гинэ. Энэ нам гэдэг юм аюу сайхан байна те. Хэр тэнэг байсан ч хамаагүй. Шинэ алтан тушаал болддог. Дэвшүүлэн зайлуулдаг гэдэг байлуу энийг. За тэгээд жоохон хайлайт үзүүлчих заяа. Наналина бабаг. Тэгээд дундуур нь жоохон англиар ярина, германаар ярина бүгдийг найруулдаг өчнө. If he doesn't change by 360 degrees, no. Путиний тухай асуусан. Тэгээд Путин өөрөө 360 градусаар ирэхгүй бол үгүй шүү. Окей. 180 градусаар иргэнэ гэдэг чинь тэ ийшээ хардаг байсан бол 180 градус чинь ийшээ харна тэ. Ийшээ харна тэ. Путин хандлага тэр чигтээ өөрчлөхгүй бол 180 градусаар ирэхгүй бол үгүй. За тэгээ гоц ухаанд нь Baerbock юу ярьсан бэ гэвэл Путин 360-аар ирэхгүй л үгүй. За 360-аар эргээд үзүүлчих заяа одоо минийгаар тэ. Энэ 180. За тэгээд дахиад 180 градусаар ирчих юм бол буцаагаад яг байр нь орж байгаа зү тэ. За 360 градус. Ийм ухаантай. Frage die Rohstoffe, Kobold. Wo kommt das eigentlich her? Da gibt es jetzt die ersten Batterien. Cobalt гэдэг нэртэй германаар. Cobalt гэдэг чинь troll гэсэн үг заяа. Тэгээд troll хаанаас гаралтай юм бэ? Troll айгүй их батарей дотор ордог. Die auf Kobold verzichten können. За одоо баг Cobalt-гүй батарей гарах гэдэг штэ. Одоо Trollгүй батарей гараад ирнэ гэнэ. Africa's path to freedom has been a beacon of hope. South Africa's path has been a beacon. Юу ч хэлдэг юм бол beacon гэж хэлэх ёстой. За beacon. Ерөнхийдөө South Africa-гийн өнгөрсөн 30 жилийн хугацаанд алхсан зам бол өлгөр дуурайлал гэж хэлчихсэн. За тэгээ юу хэлсэн бэ гэх юм бол bacon гэж хэлсэн. Bacon юу юм бэ гэх юм бол sandwich дээр өглөөний хоолн дээр өндөг мөндөгтэй хаваа хамт иддэг гаханы самгявсаа гэж ойлгочих заяа. South Africa-гийн өнгөрсөн хэдэн жилүүд туулсан зам бол самгявсаа шүү. wenigen Tagen war ich vor Ort in Lebedinsk nahe der Kontaktlinie in der Ostukraine. Хэдхэн хоногийн өмнө би Минск хотод байсан. Тэгээ Минск хот хаана байгаа юм бэ гэх юм бол Орос Украины байлдааны талбайгийн яг ирмэн дээрээ хаана байсан бэ гэх юм бол East Cocaine. Cocaine юу юм бэ гэх юм бол нөгөө сордог харт юм те. За Минск хот Украин байж байгаа юу? Үгүй Минск хот Беларус. За гадаад хэргийн сайд. Украин улсын нийслэл Киев. Беларус улсын нийслэл Минск. Энэ хоёрыг нь холоо бантан болгож байгаа. За нэмээд Украиныг зөв хэлэхгүй кокаин гэж юм те. Lasst uns dieses Europa gemeinsam verenden, liebe Freundinnen und Freunde. Das war ein In der юу хэлчихсэн бэ гэх юм бол lasst uns gemeinsam dieses Europa verändern. Энэ юу гэсэн юм бэ? Хэдүүлээ хамтдаа Европыг өөрчлөе. Гэхдээ verändern гэдэг үгийг буруу хэлээд verenden гэсэн. Дуусгана гэсэн. Хэдүүлээ хамтдаа Европыг дуусгая. Магадгүй далд ухамсар нь ярьсан байж магадгүй те. präzedenzloser Angriff. Und die Zukunft ist da. Sie liegt direkt vor uns. Ирээдүйн байна штэ. Яг бидний урд байна. Stellt euch das Jahr 2020 vor. Төсөөлөө 2020 он. Энэ ярилцлагыг хизээ өгсөн байх юм бол 2 жилийн өмнө заяа. Тэр чинь 2023 онд гэсэн үг. Ирээдүйн төсөөлтөө яг бидний урд байна. 2020 он төсөөлөөрэй. Одоо 3 жилийн өмнө ирээдүй болчлаа. Das sind noch 29 Jahre. За тэгээ 2020 он хүрэх хугацаа хэдэн жил үлдсэн байгаа юм бэ гэх юм бол 29 Jahre. 20 жилийн дараа 2020 он болно. What? Хасах 3, нэмхэн 29 сайн мэдэхгүй байна. Юу ч гэсэн энэ хүн одоо ярьж байхдаа тархин сайн ажилтгүй юм байна. Bereich von Klimaneutralität. Jetzt die Riesenkrise, große Chance. Wurde nach dem 9. September, damals bei den Angriffen auf die USA. Өмнө 9 сарын 9-нд нөгөө террорист Америк руу Twin Tower-лоо 9 сарын 9 байсан гинэ. 9 сарын 11, тийм ээ? 9/11. USA geschaffen. Die Digitalisierung des Klatzenzimmers. За тэгээ энэ хүн нүүбийн байнгын хорооны дарга болчих юм бол
Бурхан минь би контентаараа дуусах байхаа. Тэ. Германчууд ч гэсэн яаж энэ хүнийг ингээд гайхалтай. За, хэлэхэд байгаа юм юу юм бэ? Герман GG. Үүрэнд орно. Одоо банкны систем мөн. Европын эдийн засаг угаасан мөн. Трамп Америкийн зах зээл одоо хаагдчихна. Хятадууд эдний хувьд бол хамаагүй болно. Хамаг мөнгө одоо Украин руу явуулна. За, Оростой эвлэрч чадахгүй бол байлтаад үргэлжлүүлэх юм бол Европын эдийн засаг хог болно заяа. Харж байгаарай.